Энэ удаагийн сонгуулиуд одоо аль нэгэн нам эвсэл одоо хүмүүсийг ялуулахтаа биш. Хамгийн гол нь бол мэд манай ч одоо ардчил гэж ярьсан мөртөө ардчил нь алга болчиход байна. Энэ алдагдсан ардчлалыг сэргээх, авилгалыг арилгах, удирдах ажилтнуудын ёс зүйг хэм хэмжээнд бариулах ийм чухал үүрэгтэй. Ийм учраас бол энэ төлөвсөн хүмүүсүүдийг сонгох нь зүйтэй гэж бодож байна. Би одоо нэг төвчтэй бол төрөүний одоо дүүргийн нам хорон дарга учраас намын гишүүд ахмадуудаа үргэлж уулздаг хүн л дээ. Тэгэхэд ч би одоо хэлдэг байсан л да. За тууштай байх хэрэгтэй. Ялангуяа би өөрөө геологийн мэргэжилтэй хүн л да. Тэгээ манай геологийн яамны сайт хийгээд одоо энэ биржийн тухай хууль, үндэсний баялагын хууль, олон хуулиудыг батлуулаад эдийн засгийн хороог толгойлоод ингээ явчлаа л да. Ийм учраас одоо бас маш их туслах суусан байна. Одоо биднийг одоо 16 онд сонгож явах үеийн Ганбаатар бол одоо шал өөр Ганбаатар болсон. Мэдлэгэн дээшилсэн, мэрэгчлэн дээшилсэн, хийж үтээс өмнө дээшилсэн. Ийм учраас бол одоо Ганбаатарыг бол гараасай л гэж боддог. Залуу хүнийхээ хувьд энэ одоо уул уурхайн сайдын ингээ хийсэн ажилтай танилцъя гэж бодож ирлээ. Тэгээд хийсэн ажлуудтай танилцлаа. Хийх гэж байгаа ажлуудтай ч бас танилцлаа. Тэгээд ер нь бол хийж бүтээсэн юм их юм байна. Тэгээ өөрөө юм уул уурхайн сургуульд сурдаг байхгүй биш үтээсээ. Өчтөөсөө уул уурхайгаар сурдаг болохоор уул уурхайн сайдыг одоо энэ 4 жилд юу хийсэн байна гэж их сонирхож ирлээ. Тэгээд хийсэн юмнууд нь таалагдлаа. Манай дүүрэгт бол үнэхээр их ажил хийгцээ. Бид нар бол тэрийг мэдж байгаа, харж байгаа. Одоо энэ сүүлийн 30 жилд бол бүлэглэл бол арай л одоо дэндүү муу ажилласан гэж хэлмээр байна би. Тэгээд манай одоо энэ Баянгол дүүргээс дэвшиж байгаа энэ Ганбаатар гишүүн Сурын хаан уяг энэ Сумья Баатар дарга шүү дээ тийм ээ. Би энэ гурыг бол дэмжиж бодож байгаа. Хийсэн ажилтай хэдий хүүхдтэй тэгээд ямар нэгэн одоо тэр муу мухад холбогдоогүй. Хөрөнгө оруулалт одоо тэгээд дэд өвдөц сургууль цэцэрлэг энэ тал дээр үнэхээр сайн ажилласан бид мэдж байгаа. Энэ манай Баянгол дүүргт энэ ажиллаж байгаа энэ Ганбаатар гишүүн маань бол одоо үнэхээр гайхалтай. Тэгээ яагаад гэвэл одоо маш олон сургууль цэцэрлэг тэгээ одоо энэ сан бүтээн байгуулалтыг барьсан байна л да. Тэгээ бид ч нэг хүүхдүүдэд ач зээнаараа суглуулж одоо өгдөг байлаа. Цэцэрлэгт явуулдаг байлаа шүү дээ. Тэр үнэхээр бол маш хүнд байсан, хэцүү байсан. Гэхдээ тэрнээсээ саллаа. Одоо гэх мэтчлэн одоо ингэ яриу зөндөл юм байна. Залуучуудын оролцоо бол одоо бажаага өсөж байгаа шүү. Ер нь хуучин бол энэ жилийн бүр өснө байх гэж бодож байна. Ягаад гэвэл одоо энэ тойрогтойгоо залуучууд чинь бид сонгуульд оролцох ёстой юм байна, санал өгөх ёстой юм байна. Өөрийнхөө саналаар өгнө шүү дээ. Чи заавал тэр одоо намын төлөө гэж бид хэлэхгүй шүү дээ. Оролцох хэрэгтэй, сонголт хийх хэрэгтэй, маш сайн сонголт хийх хэрэгтэй л гэж бодож байна. Би ингээд танилцаад явж байгаа шиг хүмүүсээс танилцаад явсан дээр л залуучууд ингээд явсан дээр баг. Тэгээд сонгуультай идэвхтэй оролцоорой л гэж хэлмээр энэ залуучдыг.